Бүгдэнд минь өдрийн мэндийг хүргэе. Йогийн багш Сувда байна. За ээлжид 10 минутын йогаараа та бүхэнтэйгээ дахин уулзч байгаадаа баяртай. За энэ удаад гэртээ дагаад хийх боломжтой энгийн хялбар нурууны дасгалуудыг та бүхэндээ зааж өгөх гэж байна. За тэгээ бүгдээрээ хичээл эхэлцгээе. За хамгийн түрүүнд өөртөө тухтайгаар завлаад суй. За хөлөө баг зэрэг биеэсээ холдуулбал тухтайж магадгүй. За нүдээ хэсэг аниад амьсгал дээр төвлөрөөд эхэлцгээе. За амьсгалаа авахдаа хамраараа гүнзгий аваад гидсээ дүүргээд буцаагаад дуустал нь шавхаад гаргаарай. За нүдээ нэгээд амьсгалаа авахдаа хоёр гараа дээш нь таац руу өргөөд нуруугаа аль болох уртааш нь сунгаад баруун гараа дээш нь хамгийн хүрч чадах цэгт нь хүргээд дахиад зүүн гараа дээш нь өргөөд амьсгалаа гаргалаа. Дараагийн удаа амьсгалаа аваад гаргахдаа баруун гараа газар тавиад тохоогоор нуглаад зүүн гараа дээгүүрээ давуулаад уртаа сунгаарай. Гэхдээ зүүн өгцгөө газраас хөндөрүүлэхгүйгээр хацаа дээш нь таац руу биеийнхаа зүүн хэсгийг хэдүүлээ сонгож. Гүнзгий амьсгалыг гисэрээ. За амьсгалаа авахдаа алхуурхан баруун гараа дахиад дээш нь өргөлөө. Амьсгалаа гарахдаа эсрэг талдаа зүүн гараа газар тавиад тохоогоор нуглаад баруун гараа дээгүүрээ давуулаад уртааш сунглаа. Харт дээшээгээ таац руу баруун гарын дотор талаар. За суудлын ясан дээрээ суугаад баруун талынхаа өгцгийг газараас хөндөрүүлэхгүйгээр газар руу бат бүх наалдуулаад суугаарай. За гүнзгий амьсгал. За амьсгалаа аваад зүүн гар дээрээ тулаад хоёр гараа дээш нь өргөлөө. Хоёр гараа аль болох дээшээ өндөр, нуруугаа өндөр уртааш сунгаад амьсгалаа гарахдаа нуруугаа мушиглаа баруун тал руугаа эргээд зүүн гар баруун хөлийн гадна тал, баруун гар биеийн хойно харц мөрөн дээгүүр хоошоогоо. За гүнзгий амьсгал. Харцаа нэг газар тогтоогоод нуруугаа мушгаарай. Амьсгалаа авах бүртээ нуруугаа дээш өндөр болгоод амьсгалаа гаргах бүртээ хоошоо нуруугаа мушгаад амьсгалаа авлаа, нуруугаа сунглаа, суудлын яснаасаа толгой орой хүртэл. Амьсгалаа гаргалаа, цээжээ хоош нэргүүлээд мушиглаа. За амьсгалаа аваад хоёр гар дээшээ. Амьсгалаа гаргалаа, эсрэг тал руугаа, зүүн тал руугаа мушгаад баруун гар зүүн хөлийн гадна талд зүүн гар маань биеийн хойно харц зүүн мөрөн дээгүүр хоошоо нэг цэг дээр харцаа төвлөрүүлээд гүнзгий амьсгал. Амьсгалаа авахдаа нуруугаа урт болгоод сунгаад амьсгалаа гарахдаа цээжээ хоош нэргүүлээд нуруугаа мушиглаа. За амьсгалаа аваад биеийн төвд хоёр гар дээшээ урт сунглаа. Амьсгалаа гаргалаа, алхуурхан хоёр гараа буулгалаа. За сайн байна. За одоо дараагийн удаа гэлээ дөрөв хөллөөд ширээ байрал руу ирлээ. За мөрний доор гарын алга. За ташааны доор яг өвдөг байхаар яг дөрвөлжин ширээ шиг гидсээ доош нь унгаж хотойлохгүйгээр, нуруугаа хотойлохгүйгээр газраас татаж авлаа. Гарын хурамдаа сайтар дэлгээд 2-7 хурам маань хоорондоо параллел аваар. За амьсгалаа авахдаа нуруугаараа хотоогоод эрүүгээ дээш нь үнэ. Амьсгалаа гарахдаа эрүүгээ ингэрлүүгээ ойртуулад нуруугаа бүхтийлгөөд нурууныхаа нуглан бүрийн хооронд зай гаргаад амьсгалаа дуустал гаргаарай. Амьсгалаа авлаа үнэ. Эрүүгээ дээш нь таац руу. Амьсгалаа гарахдаа муур эрүүгээ ингэрлүүгээ хоёр гарынхаа алгаар газар руу сайтар түлхээд бүхтийлөө. Аль болох нурууныхаа дээд зэсгээр амьсгалаа аваад үнэ хотойлоо. Бидний хамгийн хөшсөн байдаг, булчингууд нь зангирсан байдаг нурууныхаа дээд хэсгээр илүү хотоогоорой. Амьсгалаа гаргалаа. Муур бүхтийлөө. За яг амьсгалтайгаа хослуулаад хийгээрэй бүгд. Амьсгалаа авлаа үнэ хотойлоо.
Амьсгалаа гаргалаа муур. Сүүлийн удаа амьсгалаа авлаа үнэ. Гаргалаа муур. За энгийн хэвийн нуруу. За эндээсээ хоёр хөлөө хоош нь жигээд үлмээ дээр гаргаад банз. За эхний удаад банз авахд хэцүү байвал хагас банз авч болно. Өвдгөө газар тавиад. За бүтэн банз авч байгаа хүмүүс маань банз дээрээ ирээд биеэрээ баг зэрэг урагшлаад үлмээ рүүгээ жигээд гэсэн үг. Биеэрээ урагшлаад өвдгөө газар тавиад хөлийн 13 газар руу наагаад хумстай талаар нь. За тэгээд тохоогоо хоош нь бие рүүгээ нууглаад гизээ газар налаа цээжээ тухай газар наа. Амьсгалаа авахдаа хоёр гар дээр баг зэрэг туулгаад цээжнийхаа дээд хэсгийг өргөлөө. За тэгтээ толгоогоо гидээлэхгүйгээр толгоо оройгоор урагшаа. За хамгийн жижигхэн хавирга газар наалцсан байхаар гидс болон нурууныхаа булчин дээр өөрийгөө өргөлөө. За гүнзгий амьсгалыг гидсээрээ. Амьсгалаа аваад хоёр гар дээрээ тулаад дэш өндийгөө амьсгалаа гарахтаа доошоо харсан тохой. Хоёр гараараа газар руу сайн тулаад нуруугаа уртаашаа сунгаад эхний удаад өвдгөө нухалчих. За магадгүй хөлийн ар хэсгээс баг зэрэг сунгаад хоёр хөлийн өсгийгөө газар руу нэг юм чигэжлээ. За эндээсээ үлмээ дээр гараад өвдгөө буулгаад дахиад ширээ байрал руу ирлээ бүгдээрээ. За хоёр гараа баг зэрэг урагшин тавиад хэдлээ зүүн утас цөвлөх гэдэг дасгал хийцгээе. За амьсгалаа аваад баруун гараа дээш нь тааз руу өргөлөө. Цээжээ тааз руу эргүүлээд амьсгалаа гарахдаа зүүн гарынхаа доогуур оруулаад нурууныхаа дээдсгийг нэгшгээд баруун чихэн дээрээ баруун хатар дээр амарлаа. За гүнзгий амьсгал. За зүүн гар дээрээ тулаад дээш өндийгөөд баруун гараа дээш нь өргөлөө, хаац баруун гарыг үзүүлээ. Аль болох цээжээ тааз руу харуулах гэж хичээцгээе. Амьсгалаа аваад гарахдаа баруун гар хацар. За сайн. За эсрэг талдаа. Амьсгалаа аваад зүүн гараа дээш нь тааз руу өргөлөө, харцаа дагуулад хурууныхаа үзүүрүүд рүү зүүн гарынхаа амьсгалаа аваад гарахдаа баруун гарынхаа доогуур оруулаад алгын дээш нь харуулад сунглаа. За зүүн талынхаа чихэн дээр хамрыг зүүн талынхаа чихийг газар тавиад за нуруугаа мушиглаа. За гизээ дүүртэл амьсгалаад амьсгалаа аваад гарахдаа амаараа эсвэл хамраараа буцаагаад амьсгалаа гаргая. За баруун гар дээр тулаад зүүн гараа дахиад дээш нь өргөлөө. Харцаа дагуулад дээш нь амьсгалаа гаргалаа. Хоёр гар газар. За ширээ байрлалаас дахиад хоёр хөлөө хоош нь сунгаад банз байрлал зарим нь хагас банз хийж болно тийм ээ. За банзаасаа үлмээгөө жигээд өвдөө газар тавилаа. Хөлийн 10 хумс газар наалцсан байхаар дохоогоо хоош нь нууглаад доошоо ихт буугаад гидсээ цээжээ тухай газар наалаа. За эндээсээ идлээ дахиад хүүхэд муугаа байрлал амьсгалаа аваад цээжнийхаа дээдсгийг өргөөд нуруу болон гидснийхаа булчингаар өөрийгөө дэш нь өргөлөө. Цээжээ дэш нь өргөлөө. Хоёр гар дээр маш бага жин ирж байгаа. За хөлийнхөө том булчингуудыг ажилуулад идэвхтэй. За гүнзгий амьсгал. Гидсээ дүүртэл амьсгалаарай. За амьсгалаа аваад хоёр гар дээр тулаад амьсгалаа гарахдаа доош харсан тохой. За магадгүй дахиад хөлийнхаа ар хэсгийг сунгаад ирэлжлээд өсгийгөө газар руу жийж болно. За эндээсээ хоёр өвдгөө буулгаад доошоо суугаад хүүхэд байдал руу ирлээ.
тухайн газар наагаад хоёр гараа биеийнхээ хоёр талаар суул, алгын дээш нь харуулаад суул тавиад. За тухандаа массаж хийгээд хоёр тишээ өнхрүүлж болно. Биеэрээ хоёр тишээ найгаад бүх булчингуудаа суллая. За хоёр гараа урагшаа сунгаад хоёр хөлөө хоош нь жигээд банз руу ирлээ. Үлэмжөө жигээд биеэр урагшлаад өвдгөө газар тавиад тоогоо хоош нь нуулаад доошоогоо хөвтлээ. Гидсээрээ амьсгалаа аваад baby cobra хүүхэд могоо байлал. За амьсгалаа аваад хоёр гар дээрээ тулаад дэш өндөй үед амьсгалаа гаргалаа доош харсан нохоо. За эндээсээ өвдгөө буулгаад хоёр шилбээ хооронд зүгрүүлээд хоошоос суулаа. За эндээсээ дэш хараад ирчихье бүгдээрээ. За зүүн хөлөө өсгөрөн жигээд идэвхтэй баруун хөлөө өвдгөөр нь нуглаад эцэнтэй гоён наалаа. Амьсгалаа аваад гаргахдаа зүүн тал дээгүүрээ давуулаад нуруугаа мушиллаа. Баруун хөлөө нуглаад дээгүүрээ давуулаад за баруун гарын хаалхыг дээш нь харуулад мөрнийхөө чихт дэлгээд харц баруун гарын үзүүрлөө. За баруун хөлөө буулгаад эсрэг талынхаа хөлийг зүүн хөлөө өвдгөөр нуглаад эцэндээ наалаа. Амьсгалаа гаргахдаа нуруугаа мушгаад зүүн хөлөө баруун хөл дээгүүрээ давуулаад сунгалаа. Зүүн гараа мөрнийхөө төвшөнд алгын дээш нь харуулаад дэлгээд харт зүүн гарын үзүүрлөө. За хоёр мөр маань газар руу наалцсан байгаар. Их цавуудсан юм шиг. За тэгээ гицээрээ сайхан гүнзгий амьсгалаарай. Амьсгалаа гаргахдаа дуустал нь гаргаарай. За зүүн хөлөө биеийн төв тавьчихлаа. За хоёр хөлөө хойлонгийн нуглаад гояа гизэндээ наагаад хоёр тишээ өнхрөөд массаж. За дараагийн удаа happy baby pose буюу аз жаргалтай хүүхдийн байрлал. Хоёр хөлөө дийлгээд өвдгөөр нуглаад за шагаан дээрээсээ барьж болно хоёр гараараа. Гэтэ нурууны доод хэсэг газраас хөндөөрөхгүй. За дахиад сунж болохоор байвал хоёр долоовор дунд хуруугаараа хөлийнхөө эрхий уруу гогцоолдоод барьж болно. За дахиад бүр цаашаа явж болохоор байвал өөрийнхөө биеийг сансараа. За хөлийнхөө гадна ирэмгээс чигчэн уруу талтай хэсгээс нь бариад за хоёр тишээ өнхрөөд нуруундаа сайхан массаж хийгээд. Алгуурхан хоёр хөлөө нийлүүлээ доош нь буулгалаа. За биеийнхээ баруун талаар зүүн гар дээрээ тулаад алгуурхан дээш өндөөлөө. За үсэн гарц цэцэн байна. За бүгдээрээ завлаад суугаарай. Өөртөө тухтайгаад хичээл эхлүүлэхдээ завлаад суучихсантайгаа адилхан. Завилж суугаад гүнзгий сайхан амьсгалаа тайвширъя. За өнөөдрийн маань 10 минутын нурууны йогийн хичээл дуслаа. Хоёр гараа алгаар нийлүүлээд цэжнийхээ өмнө сэлбэр тачраад за хоёр эрхий уруугаа хөмсгөнийхөө дунд авчираад намасте. За баярлалаа. Баяртай. Дараагийн хичээлээр бүгдээр уулзцгаая.